Дээрх хаяны хүрээнд энэ жил Орхон аймгийн болон Жаргалант сумын улаан толгой гэх газрыг хамарсан 2 га газрыг нөхөн сэргээх юм байна. Ингэхдээ техникийн болон экологийн аргаар нөхөн сэргэнэ гэдгийг хэлж байлаа. За Монгол Улсын гэмт хэрэгээс өршлөн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон экологийн цагдаагийн албатай хамтран ногоон дуу алаа нэртэйгээр байгалийн хамгааллын арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байгаа. Орхон аймгийн хэмжээнд болохоор гэмт хэрэгээс өршлөн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвл Орхон аймгийн цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газар, байгаль орчингийн газруудтай хамтран тус байгалийн хамгааллын тусгай арга хэмжээний хүрээнд нэг 5 төрлөөр 11 ажил зохион байгуулахаар Орхон аймгийн хэмжээнд төлөвлөгөөний хэрэгжилтийн зохион байгуулан ажиллаж байна. За энэ хүрээлэн байгаа орчны гэмт хэрэг буюу төрсөөс өрчлөн сэргийлэхээр иргэд олон нийтийг соён гээгэрүүлэх, иргэд олон нийтэд энэ байгалийн хамгааллын мэдлэг олголтыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа. За жил бол энэ байгаль хамгаалах ажил байгалийн хамгааллын сарын яг энэ хаврын хуурайшилтай давцуулж одоо Монгол улс зохион байгуулдаг. Ягаад гэвэл энэ 3 сарын 15-наас 6 сарын 15-ны хооронд бол энэ хаврын хуурайшил таардаг. Энэ хугацаанд мөн ялгаагүй мал дээр нь амтны үржил үе таардаг. Тэгэхээр энэ та холбоотой Монгол улсын хэмжээнд энэ байгалийн хамгаалалаас нэгдсэн арга хэмжээ одоо энэ 4 сарын 25-наас яг 5 сарын 25-ны хооронд энэ хугацаанд бол яг үндсэн зүгээр зарлагдж байгаа боловч энэ ажил бол жилийн хугацаанд хийгддэг ажил. За энэ ажлын хүрээнд бол одоо манай аймаг нэгдсэн төлөвлөгөө гарганы төлөвлөгөөний дагуу ерөнхийдөө эхний ээлжинд Баяндар уул болон бусад газарт мод тарих ажил эхний ээлжинд хийгдэж байна. За мөн байгалийн хамгааллын сарайны хүрээнд эзэнгүү дүүргийн хог хаягдал. За бусад мөн одоо энэ байгаль орчны хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах чиглэлээр мөн ажлууд хийгдэхээр ингээд төлөвлөгөөнд ороод явж байгаа. За эхний ээлжинд бол одоо энэ мөн ялгаагүй энэ хугацаанд хойрын төмөр. За мөн одоо 6 сарын 15-ны хугацаанд бол одоо ойд аялал жуулчлал элдв бензин одоо гарахыг хоригдсан хугацаа байдаг. Энэний хугацааны мөн төмрийн эргүүлэлттэй холбоотой эргүүл шалгалтууд олцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газар, байгаль орчны аялал жуулчлалын газартай ингээм хамтраад бид нар тодорхой төлөвлөгөө гаргацсан явж байгаа. За харьцангуй энэ хавар бороо хуураас илүүхтэй бас боломжийн байгаа. Тэгэхээр аймгийн хэмжээнд бол одоогийн байдлаар ямар нэгэн байдлаар хоёрын хэм төмөртэй холбоотой ямар нэгэн дуудлагаар гараагүй байна. Хүрээлэн буу орчны эсрэг гэмт хэрэгээс өрчлөн сэргийлэхэд чиглэсэн байгалийн хамгааллын тусгай арга хэмжээ зохион байгуулах салбар төлөвлөгөөнд аймаг орон нутгийн хэмжээнд байгаль орчны эсрэг гэмт хэрэгээс өрчлөн сэргийлэхээр ойн хээрийн төмөр, хууль бусаар ашигт малтмал хийх, олборлох, ашиглах болон хууль бусаар агнах, загас барих, байгалийн ургамал түүж биелгэх зэрэг зөрчлүүдээс өөрчлөлт сэргийлэх ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.